Төвд лам нарын үлддэг чөтгөр шуламсын хараал. Төвдийн шарын шашны лам нар гүрэм хараалж чадахыг эртээр үеэс хэрглэж ирсэн. Лам нар хараал хийхдээ голдуу 3 төрлийн тахил өргөдөг ба энэ тахилд орох зүйл нь олон төрлийн бузар муухай зүйлээс бүрэлдсэн байх ба хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тарих, хүний тосоор хийсэн лаба, бусад эрхтэн орхоос гадна цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх хүртэл орно. Балчир хүүхдийн арьсан дээр тахилын бүх зүйлээ дэлгэж байрлуулдаг тухай Рене Небеский Войковицийн Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс номын 476 дугаар хуудсанд тодорхой өгүүлжээ. Рене Небеский Войковицийн бичсэнийг үндэслүүл төвдөд голдуу жирээр иргэдийн хараал, лам бөө мөргөлтний хараал гэж үндсэн 3 янз байдаг. Чойжин буухан шарын шашны бөөлөх арга. Харин 8 чойжингийн хараалт ширэн дэв, мах гал, бясман, ям, бэгц, сита, бярман, хаян хэрва, ямандаг бурхны сахиустыг ашигладаг аж. Шарын шашны ёсонд ад зэтгэр аюул завлан өвчин эмгийг зайлуулах гэж хом уншлах хийх зан үйлийг гүрэм гэдэг бөгөөд энэхүү зан үйлийг хийгч хүнийг гүрэмч лам гэх аж гоо. Төвдөд өдгөө лам чойжин гүрэмч гэхгүй жирийн төвд хүмүүс ч гэсэн хараалж атга хийдэг аж. Лам нарын хараалд ашиглах гол зэвсэг нь үхрийн иврээр хийсэн тунраа орно. Энэ тухай шашны зан үйл гүйцэтгэхэд гүрэмчин хэрэгэлдэг үхрийн хар иврээр хийсэн үзүүрт нь хар хадаг уйж муу ад зэтгэрийн тарныг унших ёстой хэмээн заажээ. Тунраа гүлээч муу ёрын уйл шууны дуу нохоо уцах чимээ гаргана. Төвдийн лам нарын үлддэг чөтгөр шуламсын хараалт урих тунраа, чатаг хариулах тунраа, алах тунраа гэж 3 янз байдаг. Бусдын амийг авах хараал хийх тунрааг дүүргэх эд зүйл гэвэл янхан өөхний сарын цусаар битсэн хараалын тарин бие хорлож өгөхөд хэрэгэлсэн эд юмс төрхийн хүндрэлээс өгсөн их нарын яс, арьс, үс, бэлэвсэн эмийн дотор хувцсны тасархай, алуурчин эрийн цус гэх мэт олон ад зэтгэрийн зүйл багтах жишээтэй. Түүний дараа бурхтай урин дуудахдаа бас адгийн муу доод иргэний гавлын яс хүнд задуулж өгсөн хүний газрын шороог зэрэг зүйл орно. Бас хөө бусдыг алах хараалт хонь үхрийн цус, дахианы цус хүртэл шаардагдана. Тэгээд бүрий болохоор нөгөө тунраа хорлог гэсэн айлын гэр дотор буюу хүрээ хашаа ойролцоо газар нь байршуулах буюу булж тавина. Энэ хараал нь 3 сарын дараагаас эхлэн үйлчилж нөгөө хүн өхөж өргөдөх зэрэг янз бүрийн гай гамшиг тасархай болдог тухай төвдийн шашны томоохон төлөөлөл болох Данзан Бэлжээ хамба CNN-ийн сэтгүүлчид ярьжээ. Дайсантай байлдах, төрөө ирэх авах, шашин хоорондын мөргөлдөн, сүм хийдийн зөрчил зэрэг том үйл явдалд төрийн оролцоотой санхүүжилт аваад лам нар хараал хийдэг байна. Зүүн гарын монголчууд 1725 онд төвдөөс хөөгдөж гарснаас хойш тус улсад манж дараггүйла тогтоосон юм. Төвдөд байгуулагдсан засгийн газар нь Самья хийдтэй хамтран 4 төвийн тэнгэр бурхан дой гэдэг хараалыг анх хийжээ. Энэ дойг хийхэд элдв янзын бузар муухай зүйлүүд орхоос гадна язгууртан хүний гавлын яс буюу хараа яс, адгийн муу боолын гавлын яс, зодон хийж өгсөн эрүүл чирэг залуу хүний шин цус, бие үнэлэгч хүүхний үтрээ, хүн хөнөөсөн зэвсэг, өвчнөр өгсөн хүний чих, хамар, сормоос, уруул, хил, зүрх, гоц халдвар төвчнөр өгсөн хүний гавл буюу чүмэг 108 болшны шороо зэргийг сүм хийд өөрөө бэлдэх учиртай. Бас бие үнэлэгч хүүхний сарын цус, 8 настай хүүхдийн гавл, булчин, цус, яс ба бусад зүйлийг хараалгаж буй хүний дүрээр хийсэн балингийн хамт дой хийж бэлдэж орхино. Тэгээд дээд зэндаа бүхий нэг ламыг урьж тус эсээ гүйцэтгүүлэх ба тэр лам бүтэн 7 хоног хараалын номоо унших бөгөөд энэ хооронд Самья хийдийн лам нар зүгээр суухгүй, өдөр шөнөгүй тусгай ном тарин хараалжтгаа уншин янз бүрийн зан үйлхийн хөл хөдөлгөөнд ордог аж. Дараа өдөр нь дайсан оршин буй зүгт нөгөөхөө аваачин шатааж өстөн дайсан өх өдрийг хүлээж суухал үлдэнэ. 13 дугаар далаалам балбын зэрэг төрөмгийлэх үед 4 төвийн тэнгэрийн дойг Миндролийн кейдийн хамбаар 1 удаа хийлгүүлжээ. Дойн дараа газар хөдөлсөн ба балб зэргийн командлагч өгсөн тул балбууд төрөмгийлээ зогсоосон гэж төвдөөд өдгөө сайрхан ярьдаг.
Үүний дараа Төвд лам нар 1950 онд Хятадын ардын чөлөөлөх армийн эсрэг энэхүү хараалаа дахин хийсэн боловч тус болоогүй ба тус улс бүгд найрамдах Хятад ард улсын бүрэлдэхүүнд багтжээ. Төвдөөс Монголд нэвтэрсэн шарын шашны нэг хэсэг нь хараалж чадах хийх зан үйл багтж байлаа. Төрийн хошоо шагналт лодоо дамбын тунгалаг тамир зохиолд цамбын хилснийг хамбаг эвш зэрэг хэд хэдэн хүн ихэд дэмжин зөвшөөрөв. Бас ардын засгийг унгаахын учир гүрэм хийх, золиг гаргаж хараал хийх, жигждийн сор залах зэрэг олон төрлийн хурал ном хурхаар тогтоогджээ. Үнэхээр манай лам нар хүртэл ардын засгийн эсрэг хараал хийж байсныг уран зохиолын аргаар бичсэн олон роман дууж байдаг. Богд хааны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж сор залж байсны дотор 1920 оны 9-р сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм мэтгэмжит сүмийн газар жатаг бөндөг гэдэг сор залгах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудуулсан тухай түүхийн шаргал хуудсанд бичжээ. Өнөөх жатаг бөндөг гэдэг хараал нь тус олоогүй ч цаасан бууны дунд Хятад цэргүүд айн өөмөлдөж байжээ. Харин мөн онд Оросын армийн дэслэгч генерал барон Унгерн фон Штернберг Хятад цэргийг хөөж Жавцсан дамбыг хаан ширээнд нь буцаан суулгасныг Төвд лам нар бидний хараал тусдын боллоо хэмээн ярьж байсан гэдэг. Шарын шашны ноёрхлын үед манай улсад хараал хийх явдал туйлдаа тулж төрөөс хуулиар зохицуулахаас өөр аргагүй болсон байна. Лам нар хараал хийж хүн алах гэж оролдохоос гадна хараал хийхийн тулд гэмгүй нэгнийг хөнөөдөг байжээ. Лам нар нэг удаа томоохон хараал хийхийн тулд 8 настай хүүхдийн гавал, булчин, цус, яс, цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх, арьс, язгууртан хүний гавлын яс буюу хараг яс, адгийн муу боолын гавлын яс, зодон хийж өгсөн эрүүл чирэг залуу хүний шин цус, бие үнэлэгч хүүхний үтрээ, хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тарих, хүний тосоор хийсэн лаад зэрэг 10 гаруй хүний амнасыг хараалын зан үйл хийхийн төлөө хөнөөж байсан харамсалтай. Гэтэл бусад олон зүйл нь амархан муудаж хурааж хадгалж болохгүй учраас тухай бүр аллах хийж байж шин соргоор нь авах ёстой тухай хараалж чадахыг үлдэгч хамбал ам нар зааварлаж байв. Наад зах нь хараалд заасан янхан хүүхэн олдохгүй бол лам нар хэн нэг хүүхнийг ээлжлэн дур хүслээ хангаад эцэст нь янхан болгож амийг нь авах жишээтэй. Тэгэхээр ийм их өртөг гаргаж хийсэн хараал хэн нэгэнд 100% баталгаагүй тусдаг. Хараал хүргэхийн тулд лам нар бас хоёр аргыг нэмж хэрэгэлдэг байв. Үнэхээр үр дүнтэй тул лам нар тус аргаа тас нууцлана. Нэг нь өшөөтэй хүн нь нас барах буюу муу зүйл тохиолдох үед лам нар хараал хийсэн гэдэг зургалт араах арга. Мэдээж хүн мөнхөрөхгүй бөгөөд насан турш сайн сайхан явна гэдэг баталгаач алга байдаг тул энэ зохиолыг Төвд лам нар маш овчин ашигладаг байна. Жишээ нь 1976 онд Хятадын дарга Маог 83 хүрж өвчнөөр өгөхт нь 14-р Далай лам Данзан жамц хараал хийсэн гэдэг цуу тарсан байдаг. Нөгөө нэг арга нь хараал хийх хэнийг нэг алуурчин зандалчнаар хөнөөлгөөд хараал нь хөрсөн болгож харагдуулах явдал их байжээ. Нэгэн жишээ татъя. Төвдийн дэрсэд санжаа жамцсан ойрдын гүүшийн удам Пунсаг Далай хааны хоёр хөөг эвдрэлцүүлэн ванжлыг алуулаад лхавцан хорлох гэсэн боловч бүтлгүүтэн зогтож яваад өөрөө өгдөг. Лхавцан Төвдийн хаан болоод ойрдын хаан Цэвэн Равдантай ход ураг бололцсон ЭИВ сэргээсэн байв. Энэ байдалд дургуутсан санжаа жамцын талын Төвд лам нар Лхавцан хааны хөө бөгөөд Цэвэн Равдангийн хүргэн галдан зандан дагалдан ойрдод очин ойрод халахыг эвдэн хаглах хараалын арга хэрэгжилжээ. Цэвэн Равдан нь Лхавцан хаанаас бэлгэнд ирүүлсэн хилэн хар морийг цагаан сарын шинийг нэгэнд унах үед нь зориуд үргэн хааныг унгаан бэртээж урд нь бэлдэж хийсэн хараалын хар тарныг эмээлийн бөөрөг дороос гарган ирж Лхавцан хааны үлдсэн хэрэг хэмээн Цэвэн Равдан хаанд итгүүлсэн байдаг. Эндээс хэрэг мандан Цэвэн Равдан хүргэнээ хөнөөгөөд Лхаст цэргэлэн монголчуудын цусыг урсган Лхавцанг дарсан. Харин төвдөөд дахиад манжаас тусламж хүсэн Цэвэн Равдан төвдөөс үлдэн хөөсөн гэдэг түүх байдаг.
Одоо төвдийн буддистуудын жинсрэг гэдэг зан үйлийн тухай өгүүлье. Богчтгор ад дээрэн ухсан нөхөнд унган халуун тос цутхан дээрээс нь үхрийн нойтон ширээр таглан эр бяртай 8 хүн дард сөнөөдөг энэхүү шашны зан үйлийг жинсрэг гин. Бас ад шулмас шүглсэн гэж хүнийг амтаар нь шатааж, доошоо нарийсан нөхөнд мод сараалчлан өрөөд тос асхан шатааж алах зан үйлч багтана. Буддын шашинд хүний амь насыг хөнөөж болохыг зөвшөөрсөн 10 шалтгаан байдаг. Түүний дотор буддизмыг эсэргүүцсэн, лам нарт дургуутсан хүнийг шууд хөнөөж болно хэмээн заажээ. Үүний тод жишээ бол төвдөөс нэвтрэн шарын шашны лам нарт дургуутсан Монголын бөө утган нарыг бөөн бөөнөр нь шатаасан хэрэг явдал гэрчлэнэ.